Өдрийн мэнд хүргэе. Mining Post podcast-ийн ээлж дугаараар эргэн уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдрийн дугаараар Төрийн өмчт компани засаглал менежментийн талаар ирсэн зочдтойгоо ярилцах болно. Ингээд зочдоо танилцуулъя. За, урилга хүлээж авч хүрэлцээрсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд ярилцлага эхлэхээс өмнө гуруулаа дэлгэцэн дээр байгаа энэ тоо руу анхаарлаа түр хандуулъя. Тэгэхээр өнөөдөр бидний ярих сэдэв бол төрийн өмчийн компаниудын менежментийн шинжилэлтэй одоо яг сүүлийн үед маш их яригдж байгаа одоо хувьчлах ёстой, эсвэл нээлттэй компани болгох ёстой гэдэг энэ асуудлууд нэлээд яригдж байна. Тэгэхээр яагаад энэ асуудлууд яригдах болов гэдэг дээр илүү төвлөрөөд ярих гэж бодож байна. Тэгэхээр энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа тоо бол 2023 онд бол 99 одоо төрийн өмчт аж ахуй нэгжээс 449.8 тэрбум төгрөгийн ногдлол шиг хэлбэрээр төсөв төлөвлөсөн байна. За үүний 415.5 тэрбум төгрөг нь Эрдэнэ төлөлтөрөөс за тэгээ бусд нь бол энэ одоо дэлгэцэнд харагдаж байгаа Төрийн банк, Улаанбаатар хотын төмөр зам, Монгол Рос Цэвтмэд, Нетком гэсэн энэ одоо 4 байгууллагатай нийлээд ингээд 5 байгууллагаас бүрдсэн байна л да. За энэ дээр бас яагаад Эрдэнэс 5 толгой орж ирээгүй боллоо гэд ингээд харж ирсэн. Тэгэхээр энэ дээр бас ингээд харах юм бол бид нар одоо төр өөрөө өмчтөө байх шаардлагатай. Тэгжээж одоо энэ ард иргэд бас аливаа за ялангуяа байгалийн баялагын өгөөжийг хүртэх боломжтой гэж ингэж ярьж их олон жил явлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр та бүхний бас бодол юу вэ? Төр ер нь өөрөө бид нар өөрөө ингээд менежмент хийгээд ялангуяа дуулуурхай энэ бизнесийг авч явах нь зөв юм уу? Тэгжээж яг бид нараас иргэдтэй ногдлол өгөх ёстой юу? Энэ дээр бас одоо олон жил судалсан байлыг асуумаар байна. Тэгэхээр ер нь төрийн төр өмчтэй байх уугүй гэдэг асуудал их чухал байна. Тэгэхээр төрийг ер нь биднээс яагаад төр гэдэг юм бий болгосон бэ гэдэг энийг бодох хэрэгтэй байна. Төр өмчтэй байж тийм ээ. Тэр өмчөөс учиргүй ашиг олоод тэгээ биднэрт хэрэгүүлээд тэрийг тараах энэ зорилго одоо төрийн өмчтэй байх зорилго мөн үгүй юу гэдэг. Тэгээд энэтэй холбоотой би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр төр ер нь өмчтэй байх ёстой юм уу юм уу? Өмчтэй байх ёстой бол ямар юм өмчлөх ёстой юм гэдэг нь их чухал байна. Тэгэхээр төрийг биднээс ер нь бий болгохтой бол биднээс нь татвар мөнгөөрөө төрийг бий болгож бидний өссөн татварын мөнгөөр тэр төр одоо бидэнд үйлчлэл үзүүлэх явж байгаа. Тэгэхээр бидэнд ямар үйлчлэл үзүүлэх ёстой вэ гэхээр одоо ноог зашгаар ингээд юм тараах нь чухал биш. Ерөөсө төрд хоёр их чухал юм байгаа байхгүй юу? Нэгдүгээр юу гэхээр төр биднээсийн одоо хамтын ажиллагаанд тийм ээ хэрэгтэй мөртлөө бид нар өөрсдөө одоо тэрийг хийж чадахгүй байгаа тим имийг л хийх гээд байгаа байхгүй юу? Тим юм бол төр энэ одоо нийгмийн харилцаанд гарч иж байна л да. Одоо жишээний юу гэхээр батлан хамгаалахаас бол байна тийм ээ. Тэр чинь одоо нийтлэг хашиг энэ төлөөл одоо төр нэг өмхий хэлбэл бид татвар өгч байгаа шүү. Түүнээс төр бол өөрт нь ганц улаан мөнгө байхгүй шүү. Ганцхан биднээс өгсөн татвараар л тэдний өгтөд биднээс тэгээ эргүүл бидэнд одоо үйл ажиллагаа бидний эрхлэгчийн төлөө үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Гэхдээ үйл ажиллагааны өглөөдөр бидэнтэй өрсөлдөж болохгүй. Бидний хийж чаддаг бүх юмыг төр хийж болохгүй. Тэрний төлөө биднээс татвар өгөөгүй байхгүй. Татвар өгж байгаа гол шалтгааны өглөөдөр бидний хийж чадахгүй мөртлөө бидэнд хэрэгтэй юмыг л хийх гэж төр мөнгө өгч байгаа байхгүй. Татварын зорилго нь тэр ерөөсөө. Түүнээс бол энэ нийгэм энэ капиталист нийгэм чинь ерөөсөө бид өөрөө зөвл авч явах хэрэгтэй. Өөрийгөө аваад ингээд явж байгаа нь яг биднээсээс өөрөөс шалтгааллахгүйгээр бидэнд гардаг сөрөг юм гараад байгаа. Нийгмийн харилцаанд тийм ээ. Яагаад тийм гарч байгаа вэ гэхээр хүн болгон ашиг олох. Хүн болгон өөртөө ашигын төлөөлөл үйлчлээ явуулж байгаа байхгүй. Түүнээс ашиггүй юм хүн хийхгүй шүү дээ. Тэгтэл миний явуулж байгаа ашиг та магадгүй сөрөг юм үзүүлэх юм гарч байгаа байхгүй. Тэр амьдрал дээр тэр миний явуулж байгаа тэр одоо хүмүүс ярьдаг шүү дээ. Чиний одоо ашиг явуулах гэж байгаа тэр хүсэл чинь нөгөө улсуудын ашиг явуулахыг хүслээр одоо хаагдах хязгаарлалт ёстой. Тэр хязгаараасаа хитэрч хлээ зэрэг л би таарт сөргийн болол тийм ээ. Ингээд байгаа байхгүй. Тэгэхээр төрөөс бид юу хүсэж байгаа вэ гэхээр зөвхөн тэр одоо бидний одоо бид гурийн дунд харьцааны гуруулаа одоо явуулж чадахгүй байгаа тэр зохицуултыг төр хийхийн төлөө бид гурав
тэрнийхэн төлөө мөнгө өгч байгаа байхгүй. Тэгээд төр хариуд нь тэрийг хэрэгтэй. Лидер өөрийн чи асууж байгаа тэр ашиг одоо төр өмчтэй байгаа. Тэгээ ашиг олоод тэр ашигаа бидэнд эргүүлж хуваах ийм шаардлага бол төвд байхгүй. Ер нь бол одоо эн чинь иргэдэд бол хэлж байгаа яг манай салбар дээр л би яриад байна л да. Тийм уулархай дээр бол байгалийн баялаг бол ард түмний өмч. За бүгд одоо хүртэх ёстой гэдэг энэ агуулгаар явлаа шүү дээ тий. Тэгэхээр таны саний хэлдгээр төр үзүүлэх ёстой үйлчилгээ гэдэг маань бас яг юу орд юм бэ тэр дотор. За батлан болох юм. Батлан хамгаалах байна. Үйл ажиллагаа орж байна. Гэтэ тэрний үйлчлэлийг нийтээр ингээд ашиглаж болдог тийм ээ. Эрүүл мэнд боловсрол. Одоо өөрөөр хэлбэл бусдыг хас болохгүй. Тэгээ нийтээр ашиглаж байдаг. Жишээ нь бэлчээр байна, ус байна тийм үү. Одоо өөр юу гэдэг энэ агаар байна юм уу. Энэ нийтрийг одоо хүнийг хасч чадахгүй тийм ээ. Тэгсэн мөрөөсөө яаж юм нийтээр хэрэгжилж байгаа. Тэгэхээр нийтээр хэрэглэх явцад би тэнийг дэндүү хэрэглээд тэгэхээр тайрт бас юм үлдэхгүй тийм ээ. Тайрыг хэрэглэх юм бас багасч шүү дээ. Тийм. Тэгэхээр тиймэрхүү одоо юмнуудыг зохицуулж явах хэрэгтэй байхгүй. Шинэ тэр бол шинэ автсан байна. Тийм үү? Цус тарцааг барьж явах хэрэгтэй зүйлс шүү дээ. Автсамаар одоо би ингээд нэг автсан биднес хийж байгаа тэр дээгүүр одоо ганцхан таны компани тээвэр яваад би өөрөө хийж байгаа тэргүүрээ явуул нэг тайрыг хасч чадахгүй байхгүй. Ер нь бол амьдрал дээр тийм ээ. Тэгэхээр тэрний зохицуултыг хийх тийм ээ. Тэгтээ төр зохицуулт хийхдээ өөрөө өмчлөж зохицуулч нэг хийж болдог. Өмчлөхгүйгээр зохицуул юу нэг хууль дүрм журам гаргаад тэр дүрм журмаа зохицуулдаг бас нэг юм байна тийм ээ. Тэгэхээр тэр төрийн чинь тэр аль арга нь их зүг байна уу гэдгийг л бодож байгаа. Тэгэхээр хамгийн их одоо амархан зохицуулт юм өөрийнхөө өмчөнд авчгаад өөрийнхөө мэдэлд өмчөнд авчаад тэгээ тэргээрээ дамжуул зохицуулт хийх гэж байгаа. Тэр арга нь хамгийн амархан бөгөөд хамгийн үр ашиг муутай байдаг байхгүй тийм. Уг нь бол надаар хийлгээд миний үйл ажиллагааг хянаа зохицуулаад явбал илүү одоо төрөлч нөгөө татвар төлөгчийн мөнгнээс бага юм гарна. Тэн дээр одоо төрийн одоо оролцоод буруу юм хийгээд байх тэр магадлал нь бага шүү. Тэгэхээр төр өөрөө өмчтэй байгаад тэр хийдэг зохицуулт маань нэг юмд сөрөг юм гарч байгаа. Төр чинь нөгөө өмчийн татвар эзэн биш байхгүй шүү дээ. Төр гэдэг чинь биднээс зохиосон юм байхгүй юу? Тийм учраас тэр чинь хуулийн этгээд хийж байгаа шүү. Тэр юугаар зохиодог вэ? Хуулиар зохиодог этгээд байхгүй. Тэгэхээр тэр хуулиар зохиосон этгээдийг дандаа одоо өөрөө эзэн одоо бидний шиг хүн биш учраас тэр яаж ийм өгөхлээр тэр дандаа хүн төлөөлдөг байхгүй. Тэр төлөөлдөг нөхөр чинь өөрийнхөө нөгөө төлөөлөх явцдаа яаж ийм яг өөртөө ашигтайгаар ашигтайгаар тэр өөрийнхөө эрх мэдлийг ашиглаж ялангуяа одоо төрийн том улсууд төрийг төлөөлөөд өөрийнхөө эрх ашиг явуулж ийм гараад байдаг байхгүй. Энэ ганцхан Монголд биш. Дэлхийн бүх орнд ийм гарч байна. Одоо энэ үнийг алих ямар арга зам байна уу гэдээ ингээд одоо хийсэн маш олон юмнууд байна л дээ. Одоо хийж тийм. Тэгээ эцсийн үхлээд одоо хүмүүсийн ярьж байгаа тэр ховжлох, төр өмчлөхгүй байх гэсэн энэ бол нэг эцсийн нэг хэлбэр байхгүй. Хэзрэг биднээс үхлээд төрийг миний сая хэлдэг шиг тэр олон хэлбэрүүдээс тэр өмчлөж аваад тэгээ эргүүлээд ашиглах нь хамгийн одоо хүчтэй тийм зохицуулт мөрдлөө хамгийн одоо үр ашиггүй. Магадгүй тэрийг нөгөө төрийн том эрхтэн дарагтан эрхтэй улсууд маань тэрийг өөрийнхөө хувийн сонирхолд ашиглах болцоог нийгээд байна шүү дээ. Тийм учраас өнөөдөр тэр хахуул тийм ээ одоо тэр янз бүрийн арын хаалга танилтал мал гэдэг ингээд цаашаа ярил тэр одоо тэр каланы одоо систем тэргээд ярил зөндөө юм болно. Иймэрхүү сөрөг юм гараад тэр нь нийгэмд айгүй их юу болоод байна шүү. Тийм учраас саяын чиний үзүүлж байгаа тэр тооцоолол өглөө тэр төрийн өөрөө төрийн өмчтэй компани байгуулаад тэргээр учиргүй ашиг олоо. Тэр саяхан хэлж байгаа тэр нийгмийн тэр гадаад дарууга тэр баялагийг одоо төр өөрөө өмчиж ашиглаад тэгээд тэрнийхээ ашиг эргүүлээд ард түмэн төрөөд энэ бол харьцангуйгаар нэг одоо төрийн хийдэг ажил энэ биш. Ер нь бол тийм. Тэгэхээр зэрэг би юу гэж хэлж зэрэг төр өөрөө тэгээ энтэй холбоод миний ч хэлж байгаа юм биш. Ерөөсө тэр эдийн засгийн хамт ажиллагаа хөгжлийн байгууллагаас төрийн өмчтэй компани засаглалын 80 хэдэн зарчим 7 чиглэлээр 80 хэдэн зарчим гарсан байгаа. Ингээд жагсаагаад. Тэрний одоо хамгийн ихэнд нь юу гэж ихэхээр төр өмчтэй байж болно. Тэр өмчлөж байгаа байж байгаа шалтгаан үндэслэл гарга тавьж байгаа байхгүй. Жишээ Эрдэнэтийг одоо төрийн өмчтэй авчаа тийм үү. Тэгвэл Эрдэнэтийг ягаад төрийн өмчөнд байрлаж байгаа юм тэр үндэслэлийг маш ил тод нийлтэй болох. Тэргээр ашиг олгож байгаа юм уу? Ашиг олоод ард түмдээ өгч байгаа юм уу? Өөр ямар одоо
зорилгоо тэр авчаа. Тэрийг их ил тод нээлттэй болгож байгаа. Тийм учраас төрийн өмчлөлт сая хэлж байгаа тэр 99 компанийн чинь тусд нь төрийн өмчтэй байх шалтгаануудаа тодорхойлсон байх нь ш. Тэгээд тэр шалтгааны үндсэн дээрээс тэрийг өмчлөлтөө аваад тэгээд тэр шалтгаанаараа тэр зорилгоороо тэр компани үйл ажиллагааг ажиллаж гэнэ үү гэдгийг хэмждэг, тэрвэрээ тэрний үйл ажиллагааг одоо хэмждэг ийм байхгүй. Хэрвээ ашиг олохоор зорьсон бол ашигын одоо энэ ярьж байгаа энэ ашигаар болно. Тэр ногд ашиг байх юу байх вэ? Тэрийг бас хэлнэ шүү дээ. Би ийм зорилгоо ингэж авсан гэдэг. Ийм имийг л манад одоо энэ их дутуу хийгээд байна. Тэгээд тэр үндслээ бүр ил тод нээлттэй болох гэж байгаа хгүй. Эрдэнтийг биднээс төрд авч байгаа нь бол ийм шалтгаанаар биднээс авч байна гэж. Тэгээ энэ шалтгаанаар биднээс жилд ингэж одоо эдний үйл ажиллагаа хэмжиж дүгнэнэ гэж. Ингээд энэ 99 үйлдвэрүүдээ сайхан ингээд гаргацсан байх юм бол бид нар ч гэсэн одоо яах нь нээлттэй байгаа тэр одоо Эрдэнэ чи ийм зорилгоор төр өмчтэй байгаа. Энийг яагаад муу хийж гин үү? Өнөө жил одоо энэс төдөн төгрөг авах хэрэгтэй. Тэрийг яагаад оруулаагүй гэдэг. Ингээд энэгээр нь дүгндэг ийм л нэг систем бий болох гэж одоо энийг би хэлээгүй тэр одоо олон улсын одоо эдийн засгийн хамт ажиллагаа хөгжлийн байгууллагаас тэр төрийн өмчтэй компани гайдлайнс гэдэг юм гаргасан байгаа байхгүй. Тэрний хамгийн ихэнд нь тэгж зөв. Хэрвээ тэгж явах юм бол өнөөдөр энэ ашиг юм уу юу яах юм? Шир одоо замын компаниуд байна. Зам ашиглалтын компани. Энийг яагаад төрд байлгаж байгаа юм? Эрчим хүчний тэр олон компаниудыг төрд байлгасан. Тэр яагаад байлгаж ийн үгийг компани болгоноор нь яах нь? Тэр үндслээ гаргацсан байх хэрэгтэй биш. Тэрийг л шаардаад байгаа байхгүй. Тэр олон улсын байгууллагаас гаргасан тэр гайдлайнс дотор. Тэгэхээр манай тим юм байхгүй учраас өнөөдөр хүн болгон өөрийнхөө дураараа яаж ийн тэр үзүүлэлтийг хийгээд шүү дээ. Ногд ашиг авах. Үнэхээр Эрдэнтийг бид төр авсан шалтгаан ногд ашиг муу юм уу биш юм уу бөмбөд мөн болов тэргээр явахтай оюутлагааг ярьж байна. Оюутлаг одоо төрийн өмч 34% авч байгаа шалтгаан нь бол ийм юм аа гэдэг ингээ хэлсэн бол яг тэргээрээ тэр компани гэсэн яг тэрний төлөө ажиллана. Бид ч гэсэн тэрийг шаардсан тийм ээ. Тэгээд тэрнийхээ хариуг авч байгаа гэж. Жишээ нь юу бол би бол юунаас тэр замын ашиглагын компаниас ашиг шаардлага байхгүй гэж бодож байна. Тийм тэгэхээр терминолыг авч явах хэрэгтэй шүү дээ. Тэр замаар одоо хэвэн явж гэнэ үү? Ялангуяа өвлийн тэр зас мос орсон үе тэр явж гэнэ. Тэргээр нь хэмждэг юм гаргацсан бол бүх хүмүүс ойлгомжтой байна шүү дээ. Тэрнээс одоо ашиг машиг шаардлагатай. Тэгвэл одоо эрчим хүчний компаниас өнөөдөр биднээс одоо маш хямдхан цахилгаан юм уу дулаан авахын тулд эрчим хүчний компани төрд авч байгаа бол тэрийг л хэлээд яг тэргээр шалгах хэрэгтэй. Тэрнээс ашиг нэхэд шаардлага байхгүй. Эрдэнтээс ногд ашиг авахын төлөө биднээс хийсэн бол яг өстой ногд ашигын төлөө жил болгон чи тэдэн төгрөгийн ногд ашиг өгнө гэдэг. Тэргээр нь ажлын дүгнээд ингээ хийдэг. Ийм болох хэрэгтэй байгаа. Тэгээ тийг л тэр олон улсын байгууллагаас одоо тэр чинь тэр 90 хэдэн зарчмыг гаргахтаа зүгээр нэг одоо яруу найрагч хүн онгоднороод хийсэн бичүүд 10 хэдэн жил дэлхийн яг энэ чиглэлд мэддэг улсуудын суулгаж агаад ингээ хийгээд тэгээ эцэст нь тэрийгэ дуршиж үзээ. Тэгээд дараагаар нь за яг ийм л байх хэрэгтэй гаргацсан. Яг энэ тухайгаа бичсэн байхгүй. Бид ингэж энэ юу гаргасан шүү гэж бичсэн байгаа. Яг тэргээр л одоо би бол одоо энэ 99 компани яг тэгж хийгээд тэгээ тэрний шаардлага нь хангахгүйг нь одоо товчлох гэж яриаг нь ховчлаад одоо бас нэг тийшээ болох нь л дээ. Бүгдийг ховчлох гэж юм уу? Бүгдийн төрийн өмч ерөөсөө төрийн өмчгүй компани одоо улс болох ч юм уу. Иймэрхүү одоо нэг төлөөс нөгөө төөл рүү шилжихгүй байх хэрэгтэй. Яг энэгээр л тэр одоо олон улсын байгууллагаас гаргасан тэр бичвэрээр их сайхан хэлсэн байгаа юм л. Яг тэргээр эхлээд үзмээр байгаа байхгүй. Тэгээ тийм юм л одоо би бол одоо тийм байгаасаа л гэж хүсэж байна. Түрүүний слайд орчих. Тэгэхээр таны хэлдгээр саяг одоо хүний оролцоо ингээд хүн л зохион байгуулж байгаа болохоор ингээд төрийг төлөөлөд шүү дээ. Тэгэхээр ингээд өөрт их мэдлийг төвлөрүүлэх одоо хүчийг төвлөрүүлэх гэдгээр бас энийг одоо өмчлөх асуудлууд их яригдаад байт юм бол гэж харагдаад байна. Тэгээ энэ дээр бас бидний тоог харахад одоо энэ слайдн дээр тоог харахад 2020 онд бол 343 одоо улсын бүртгэлд регистрийн санд бүртгэлтэй төрийн өмчт одоо үйлдвэрийн газар, орон нутгийн өмчтөд үйлдвэрийн газрын тоо байсан байна компани. Одоо 24 оны байдлаар 487 болж өссөн байна. Бараг 140 компани ингээд 4 жилийн дотор шинээр байгуулагдсан байгаа байхгүй тий. Тэгэхээр эдгээр маань одоо ингээд нөгөө таны хэлбээр бид нар үнэлэх хэрэгтэй байна шүү дээ тий. Нөгөө шалгуур үзүүлэлтээр ашигтай юм уу юуны төлөө эсвэл зүгээр хувийн хвшил ашигтай гэж ямар учраас энийг одоо энэ 400 компани төрөмсөн байгаа тэр үндсэн л тодорхой хэрэгтэй. Тэгээд тэрийг нийтдээ болгоод
Тэгээд тэргээр ажиллаад одоо тэгэхээр ингээд бид нар одоо саяас манай салбарт нэг яригдж байгаа асуудал чи оюутлахын 34% гэж яригдлаа шүү дээ. Төр өмчтэй байх ёстой гэд 34% өмчлөнө гэд. За 34% аваад одоо ингээд 10 онд гэрээ байгуулагдчихжээ. Одоо 15 жилийн дараа ч гэсэн бид нар ярьсаар л 34% байгуулад бид нар аваад ногд лашиг авсангүй гэл тий. Тэгэхээр нөгөө Монгол улсын хууль дүрм журмын дагуу гэрээ бол хоёр тал одоо гэрээ байгуулсан хэрэгжүүлсэн. За одоо гэхдээ энэ нь буруу байсан юм гэл ингээл асуудал үүсэдэг шүү дээ тий. За ногд лашиг хүртэхгүй байна гэд. Тэгэхээр бид нар саяас Бадрах энержигийн гэрээн дээрээ бас арай нэг энэ албагаа засаад орлуулна гэдгээр ашиг малтамлын нөөц ашигны төлбөрөөр 34% орлуулж авна гэдэг энэ хувьцаа эзэмшихгүй болгоо тийм үү? Хувьцаа эзэмших гэдгийг одоо сайн чи оюутлага гэж оюутлагын тэр 11 гэрээний одоо ажлын хэсгийн Монголын ажлын хэсгийн гишүүн бий байсан. Тэр 34% биднээс одоо зөв болоод одоо би зөвийн хан үрдэн гүртэх хэвээр буруу хийсэн бол би одоо буруу юм хийсэн нэгэнд бий байна. Тэр гэрээг би яагаад тэр гэрээг 34% гэхэлэр хуулийн тийм байсан байхгүй юу? Тий. Харин хуулийн дээр нь юу гэж тэр хууль зөрчөөгүй гэдэг чинь. Хууль биднээс тэгж хийх шаардлагагүй. 34-ээс дэш байна гэж заасан учраас тэр гэрээ чинь хууль нэг бол хуулиа өөрчилж тэр хийх ёстой тийм ээ. Одоо бол тэр хуулийг одоо бүр өөрчилж сая тэр Бадрах энержигийн юу тэр хувьцаа эзэмшихгүйгээр бид нар зөвхөн юугаар ролтигэр тэр орлуулад явах нь яг тухайн үед хөрөнгө оруулалт нь хийгдэн Монгол оролцохгүйгээр зөвхөн ролти гэдэг тэр юм авах энэ арай зөв юм гэд ингээ хийчихсэн байна. Энэ нь бол одоо бас нэг зөв шийдэл болсон л байгаа. Тэр юунаа хавдлаа. Алдаа зассан байна тий. Тэгэхээр энэ дээр би бас баяр жаргал зөвлөхөөс асуумаар судлаачаас асуумаар байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр түр ингээд өөрөө компани агуулад хувийн хвшилт өрсөлдөд байна гэсэн байлаа гавьяат маань хэлж штэ. Тэгэхээр хувийн хвшлийн төлөөллийн хувьд одоо ясаа ингээд хувийн хвшилт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд бол төрийн оролцоо сая зохистой бол байх ёстой гэж байна. Тэ ингээд хит данхаагаад хит ингээд бүх юм руу ороод байх нь хувийн хвшлийн одоо орон зайг зайд яаж нөлөөлж байна? Энэ маш ойлгомжтой. Зүгээр яг энгийн жишээ 5-7 дээр зүгээр жишээ аваад ярмаар санагдчихээн л. 5-7 бол одоо бүлэг ордын хувьд үндсэндээ энэ дээр одоо өнөөдрийн байдлаар 3 компани үйл ажиллагаа явуулж байгаа шүү. Нэг нь хамгийн том нь Эрдэнэс 5-7 буюу улсын компани. Тэрний төрийн өмчт компани 100% гэж байгаа тийм. Улсын гэдэг нь бас өөр. Энийг бас бид ойлгох хэрэгтэй. Улсын төрийн гэдэг нь улсын гэвэл одоо хувийн ч орн Монгол улсын тийм ээ хэмжээнд байгаа. Энийг бас социализмын үед улсын гэж бол тийм үгээр бол одоо бол энийг бас ялгаж ойлгох хэрэгтэй. Төрийн өмчин гэж яагаад тэгж хийж байгаа вэ гэхээр төр хувийн гэж хоёр өөр тустай байхгүй. Улсын гэх юм бол төр хувийн хоёулаа цуг орж байгаа. Тэрийг бас нэг одоо би бас хажуугаар бас хэлье гэж боддог. Хүмүүс одоо энийг ингээд ер нь нэр томьёог дураараа юм бас ашиглаж болохгүй байхгүй. Цаанаа чинь тодорхой агуулгууд яваад байгаа байхгүй. Зөв. Тэгээд орон нутгийн өмчийн компани гэдэг компани бас байгаа. Төрөөс бас арай өөр юм шиг. Тэр болохоор орон нутгийн 51% эзэмшилтэд үлдсэн 49% нь хувийн хвшлийг гэж ойлгож байгаа. Нөгөө талд бол одоо бидний нэлтгээр 100% private sector хувийн өмчийн компани үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ энэ дээр л зүгээр яагаад төрийн өмчийн компани одоо өнөөдөр болохгүй байна вэ гэдэг жишээг энэ 5-7 харуулж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр би энэ дээр нэг маш тодорхой хэдэн жишээ л. Одоогоос баг анх байгуулагдсанаас хойш нээлттэй компани болъё гэж ярьсан бах Эрдэнэс 5-7-гийн хувьд төрийн өмчийн компани шүү дээ. Тэгээд бас нэг ордоо юу гэж тусны компани байгуулж үз. Тэрэн дээрээ нэг нөхрийг авч үз тавиад нээлттэй компани болгоно гадаадд IPO хийгээд нэг хэсэг ажилласан. Нэгснээ буцаагаад татан буулгасан. Тэр яагаад болохгүй вэ гэхээр энэ ерөөсөө менежменттэй холбоотой. Мэргэжлийн бус байна. Улс төрийн томилгоонууд их байна. Улс төрчидтэй хамаарал бүхий хүмүүс тэнд очиж байна. Өөрөөр хэлбэл одоо бидний ярьдгаар нэг тодорхой намын харьяалал бүхий одоо улсууд тэнд очдог. Тэгээд тэр очисон хүмүүс маань бол яадаг вэ гэхээр яг мэргэжлийн бус хүн амьдж очиждаг. Яа жоохон дөхүүлээл. За энэ нэг жоохон мэддэг байж магадгүй гэсэн үнэ аваад тавьждаг. Гэтэл нөгөөх нь бол яг одоо зах зээл дээр яг өрсөлдөөн дүнд бол мэргэжлийн боловсон хүчин байж чадах уу? Тэр хэмжээний юмыг аваад явах потенциал байгаа юу гэдэг асуудал бол үнэлгээнд тусдаа өөр юм болчдөг байхгүй. Тэгэхээр энэний нэг жишээ нь одоо
саяны тэр 2 3 удаа энэ баг байгуулагдсан цагаас хойш IPO хийх гэж ордлоо шүү дээ. Тэгээ одоо хүртэл чадаагүй байна. Гэтэл хувийн хвшил бол яг анхнаас нь бүх юм системд төлөвлөсөн. Энийг одоо миний санахын 2007 онд Австралийн AIDD гээд өрмийн компани орж ирээд яг Жорк стандартаар өрнөдлөг хийжсэн байхгүй. Одоо хувийн хвшлийн талбай дээр гэсэн үг шүү дээ тий. Тэгээ хувийн хвшлийн талбай дээр тэрий чинь одоо яг Австралийн Жорк стандартаар өрнөдүүлээ. Тэрний тайлан тооцоог гаргаж ирэхээсээ өксүүлээд төлөвлөлт нь маш зөв явж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр төлөвлөлтийг хийхэд бол мэдээж хэрэг хөрөнгө босгох хэрэгтэй. Хөрөнгөө загшин зарцуулахын тулд тэрэн дээр мэдлэг хэрэгтэй. Тийм учраас гадна дотны экспертүүдийг яг зөв авчирж ажилуулах хэрэгтэй. Тэгээ анхны IPO амжилттай болсон шалтгаан нь бол Австралийн Leighton гэж компаниар үзэндээ бүх үйл ажиллагаа хэрэгжүүлж ирсэн учраас тэр хувьцаа зах зээл дээр маш үнэтэйгээр одоо амжилттайгаар борлуулагдаж тий. Яагаад гэвэл энэ ард нь бол брэнд болсон Leighton компани үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тийм учраас энэ чи хэн нэгэн одоо болор юм уу бат үйл ажиллагаа явуулаагүй учраас энэ бол одоо олон танигдсан компани байна гэдэг агуулгаараа хувьцаа амжилттай болсон баг жишээ. Одоо яг манай төрийн өмчт компани Эрдэнэс 5-7-гийн алдаануудыг дурдаад байвал айгүй их байна л да. Жишээ нь нэг жишээ ярихад одоо зөвхөн яг энэ саяны хувийн компанитай харьцуулахад хувийн компани бол ерөөсөө энэ бүтээгдэхүүнийхээ үнэлгээг хэрхэн өсгөх вэ гэдэг дээр маш сайн анхаарч ажилласан байгаа тийм. Амнаас нь зөв түүхээр гаргаа зарсан биднэрт бол угаахаа үйлдвэр хийх тийм байна. Угаагаад энийгээ тий нөгөө үнэтэй босод юмнаас нь ортой байдны илүүдээс нь салгачих юм бол нэмүртэг шингээд дараагийн зах зээл дээр борлогдох боломжтой болох юм байна. Тийм учраас энэ үнэлгээ маань өсөх юм байна гэд бүх юмыг шатараатай төлөвсөн нь энэ дээр харагддаг байхгүй юу. Тэгээд тэрийг уурхаа дотроо угаах үйлдвэрээ бариад бүтээгдэхүүнээ гаргаад зарж байгаа чинь. Гэтэл одоо л дүнгиж манай Эрдэнэс 5-7 чинь угаах үйлдвэрийн тухай яригдчихэж байгаа шүү дээ. Тэгээд энэ санаачлалнаа зүгээр яг миний ойлгож байгаа нэг 5 орчим жилийн өмнө гэсэн юм шиг байна. Тэгээд энэ яг төрийн өмчийн компанийн ийм гоё санаа өгж болдгоо нэг тийм юм ажиглагдаад байдаг. Одоо ингэдэг штеп хэлчихлээр өө наатгаж хийчихье гэд барьж аваад очиод тэгээ нөгөө барьж авсан дүрслэл нь эзэж амжилттай болдгоо. Тэгээ одоо сая ямар ч байсан тэр угаах үйлдвэр нь ашиглалтанд ороод 100% бас ажиллаж чадахгүй боловсон хүчнээ тооцоогүй. Тэн дээр ажиллах хүч нь байхгүй те. Тэгээ энэ эндээс бага усууд цуглуулж ажилд авсан сурагтай байсан. Тэр яг дотоодын мэдээлэл шүү дээ те. Тэгээд гэтэл нөгөө бүтээгдэхүүнээ нөгөө үйлдвэр дээрээ аваач өгөх талын зарлын талын тооцоо бас хийгдээгүй. Бүр хаа исэн 20 км-ийн зан аваж барьсан. Тэгээд одоо тэсүүгээ батлуулж иж эхэлж байгаа зү тэ. Тэсэн дээр тэгээд тэрийг мэрэгжлийн зөвлөлт дээр одоо ярьдаггүй юм бах та. Одоо тийм баах экспертүүд суугаад надад чинь ашигтай вэ? За тэр 20 км-ийн цаан барьчвал ашигтай өөр ашигтай ах уу гэл ингээл ярьж хэлсмээр юм тий. Нөгөө тоон дээр холгаа хийдэг л юм аргачлал харагдаад та. Ер нь бол одоо жишээ нь ингээд нэг тайлангуудыг аваад үзэж хагаад төрийн өмчт компаниуд ингээд ашигтай ажилласан гүйцэтгэл 100%, за бараг 120%, 200% гэх юм алуу тийм одоо үр дүнтэй гэж тайлгнадаг байхгүй. Тэгээд тайлангуудыг аваад ингээд хараад ижил толгомдож буй асуудлууд гэж орж иж. Тэгэхээр одоо яг компани дээр юу хэрэгтэй байгаа гэдэг асуудлууд яригдах нь шүү дээ. Тэр энэ дээр жишээлбэл дахиад 5-7 яриа тий. 5-7 маань одоо нөгөө гүйцэтгэл маань бараг л 120% одоо амжилттай давлан биелүүлэлттэй 20% илүү давлан биелүүлэлттэй үйл ажиллагаа явуулж гин гэсэн боловч яг бодит байдал дээр тулгамж буй асуудлууд гэдэг дээр нь хөрс хуулт гоцрогдолтой гэж тавьсан баг жишээний тий. Тэгэхээр энэ юуг харуулж байгаа гэхээр энэ ерөөсөө л тэр тоон дээр хулгай хийдэг одоо менежментийн буруу төлөвлөлттэй магадгүй хэзүү хийдэг байхад хэзүүний дагуу үйл ажиллагаа явахгүй байх гэсэн үг. Энэ дээр мэрэгжлийн одоо кодекс тэр яг KPI үнэлгээ бодитоор тэнцээ үйл ажиллагаанууд явагдахгүй байна. Яагаад үүнтэй холбоотой вэ гэхээр хит их улс төрчдийн нөлөөлөл их байна гэсэн үг байхгүй. Тэрнээс тэнцээ ажиллаж байгаа мэрэгчлэн одоо судлаачд одоо тэр улсууд бол буруу биш юм хийгээл төлөлтөө хийгээл явж л байгаа. Гэтэл нэг улс төрчин орж ирэл одоо нэг бет гэж нэг юм гарч ирлээ шүү дээ. Бет тамлангуудаа за хэдэн хувийн татварын бэлт нэм борлуулалт унж энийг ингэж өсөг гэх тий.
Тэгэнгүүт одоо гинт нөгөө төлөвлөж ийснээр одоо энэ жил энэ сард одоо тэтэн мэдрэхгүй бүр суулгах гэжсэн гэдэг ингээд төлөвлөгөө өгсөн бол одоо нүүрсээ гаргаа надад бүр суултаа боллоо ч гэдэг юм дээ. Тэр энэ цаашдаа юуг ойлгох вэ гэхээр энэ ерөөсөө юу энэ компаниг дампууруулах зам руу явуулах байхгүй. Тэр энэний нэг жишээ маш тодорхой нэг жишээ бол Багнуурын уурхай байна. Багнуурын уурхай одоо жишээ нь төрийн өмчийн компани болоод одоо бараг байгуулсан цагаас хойш л тийм байсан баг тий. Гэтэл өнөөдөр Багнуурын уурхай ямар асуудалтай байдаг вэ гэхээр уг нь бол их ордын нөөцийн хувьд бол их айтайхан тавилттай нөөцтэй тий. Гэтэл тэнцээ өнөөдөр яг үйл ажиллагааны хувьд бараг 22 уурхай байна уу тий. 22 уурхай нэг орд дээр. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр улс төрчнөр их нөлөөлд юм байна. Энд чи доктортой төлөвлөлт гэж алга байна. Улс төрч нөлөөлдөг учраас энэ шин инженерүүд ирд юм байна. Шинэ инженер ирэхээр өмнөх дата нь байхгүй болд юм байна. Тэрнээсээ болоод амарчлаа төлөвлөгөө биелүүлэхэд бол нөгөө талаас нь ухдаг ингэдэг асуудал үүсдэг тий. Тэр энэ бол цаашдаа ерөөсөө одоо Багнуурд бол ямар ч хөрөнгө оруулалтыг баг ашиггүй гэдэг тооцоо гардаг шүү дээ. Одоо тий. Тэгэхээр гол асуудал нь бол ерөөсөө одоо энэ бидний яриад байгаа энэ 5 маань энэний араас орж ийнү даа гэж харагдаад байгаа. Хэдэн зүүн цангилгын баруун цангилгын тэнд очиод бас барууны хойно гэл ингээд дахиад уургаа нээж гаргажлээ. Тэгэхээр энэ зүгээр яг инженер хүний хувьд бол нэг сэтгэлд одоо их одоо эмзэглүүштэй хандж байгаа юм юу вэ гэхээр хит их улс төрчдийн нөлөөлөл байгаагаас болоод энэ үйл ажиллагааны хувьд бол үнэхээр давалталтай болж байна тий. Тэгээд тэрний нэг жишээгээр сүүлийн одоо энэ онд гэхэд чинь стандлогоо дээр 3 удаа осол гарлаа шүү дээ. Тэрний дунд нь нэг залуу амиа алдаж байгаа жишээ нэ. Тэгээ энийг бол яг салбарынхан бол мэдчихсэн. Тэгээд тэр юунаас болсон бэ гэхээр ерөөсөө бас төлөвлөлтийн алдаа. Тий. Төлөвлөлтийн алдаа. Тэгэхээр ер нь зүгээр яг ийм болдгийм байна. Төрийн өмчийн компани. За төрийн засаглалын ялгаатай байдаг. Засаглалын ялгаатай байдаг. Одоо таны бизнес ч юм болохоор энэ ханган нийлүүлэлтийн бизнес үү? Эсвэл яг нөгөө үйлдвэрлэлийн одоо өөрөө олборлолт юу хийдэг бизнес үү? Тийм. Манайх бол ер нь яг ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж явуулж байгаа. Тэр дундаа бол одоо инженерийн одоо конфигурацтэй инженерийн догоргоон дээр суурилсан ханган нийлүүлэлт гэж хэлвэл илүү оновчтой болох болов. Тэгээ яг би бол өөрөө яг зөв судлаач хүний хувьд бол value added supply chain буюу ер нь энэ supply chain гэдэг ойлголтыг аяг их судалдаг. Тэгэхээр яг энэ үнцнийг нэмэгдүүлэх гинжин хэлхээ гэж орчуулбал Монголд илүү тохиромжтой юм болов. Тэгэхээр аливаа нэг бүтээгдэхүүн баагаал дээр байгаа бодит чулууг тэрийг тэнд аваачаад iPhone утас болгохын тулд энэ бүхэн дээр л ерөөсө шат амжилга болгон дээр энэ үнцний гинжин хэлхийний ойлголтууд явж идэг. Тэгэхээр энэ үнцний гинжин хэлхий гэдэг ойлголтын талаар яг энэ төрийн өмчийн компани бол маш сул байдаг. Маш сул. Ер нь байхгүй гэж хэлж болно. Тэгээд бас нэг одоо яг энэ дээр ханган нийлүүлэлттэй холбоотой бас нэг юм хэлэхэд төрийн өмчийн компаниуд доктортой үйл ажиллагааг хангахын тулд энэ худалдаа авалтын тухай хууль гэдэг юм бол одоо тэр чөдөр болдог гэж хэлж байна. Худалдаа авалтын тухай хуулийн гол асуудал нь юу гэдэг вэ гэхээр одоо хизээч бизнес хийж байгаагүй, хизээч уурхаад ажиллаж үзээгүй. За ингээд одоогийн 126-ыг харахад ихэнх нь нийгмийн шинжилгээ усуд багш юм те. Хуульчид те. Тэгэхээр энэ байгалийн шинжилгээ усуд ховор. Тэгэхээр нийгмийн шинжилгээ усуд бол одоо магадгүй юу гэдэг за тэр нийгмийн шинжилгээ талаас нь бол арай өөр юм боддог байх цаанаа те. Гэхдээ бодит амьдрал дээр тэр бүхний энэ усуудын баталж байгаа хууль нь амьдрал дээр яаж буудаг вэ гэхээр нөгөө нэг одоо хэвийн үйл ажиллагаагаа алдагдуулах тийм ээ. Доктортой менежментийг алдагдуулах ерөөсөө л ийм л юм руу авчдаг. Тэр энэний зүгээр нэг жишээг одоо энэ Эрдэнэ төлөвлөлтөөр дээр аваад хэлгээд одоо ч яг нэг үе бодоход нөгөө хуучин цаасан юу тендер байдаг байсан бол энэ жил одоо нөгөө ер нь одоо сүүлийн хэдэн жилүүдээс нэг захимаар одоо тендер шалгаруулалт явдаг болчиход байгаа тийм. Тэгээд захимаар тендер шалгаруулалт гэдэг нь зүгээр л цаасан дээр хевлээд сканердад оруулахыг хэлдэг. Тэгэхээр бас нөгөө байгууллагчны төлөвлөгөө шиг юм биш. Бас тэгж захим төлөвлөгөө авах гэдэг чинь тэгж яваад байна. Тийм. Тэгэхээр энэ бас яг өөртөө захим бид нэгээ захим 100% нэвтэрсэн гэж байгаа боловч бас цаанаа тийм биш. Уг нь яг зүгээр одоогийн
хуулийн бололцоогоор бол одоо PKI буюу тоон гарын үсгийн хууль бол батлагдаад бараг 10 гаруй жил болж байгаа. Тэгэхээр тоон гарын үсэг бол одоо аль талдаа нэвтрээд эхэлсэн. Хувь хүн болгон өөрсдийнхөө өмнөөс тоон гарын үсгүүдээр одоо материалыг баталгаажуулдаг болох юм бол магадгүй энэ нөгөө нэг натратаар баталгаажуулах энэ бусад юмнуудын одоо илүү хурдтай болох магадaltaй. Тэгэхээр энэ та одоо яг энийг ингэж бичиж өглөө энэ таны бичсэн бичиг мөн албан бичиг мөн үү гэдгийг натрат одоо хөндлөнгийн 3 дахь шитгэл баталж өгöd байгаа байхгүй. Тэгээ энэ би бичсэн юм аа гэж өөрийгөө очиж батлуулж гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ууг нь бол яг зүгээр энэ тоон гарын үсгийн зорилтын цаана агуулга нь бол энэ юмыг л хөнгөлжлөх жинхэнэ захин засаглал руу явах бол ийм л зорилттой юм байна л да. Гэтэл яг бодит байдал дээр өнөөдөр юу болж байна вэ гэхээр тэн дээрээ очиж натратаар батлуулдаг. Тэгээд натратынхаа батлуулсан юмыг дахиж сканерддаг тий. Сканерда тэрийг файл болгоод ингээд оруулдаг. Тэгэхээр өмнөх одоо цаасан тендрээс баг ажиллагааны хувьд бол одоо 3-4 дахин илүү ажиллагаатай болсон гэсэн. Тий. Тэгэхээр өмнө нь бол яг ингээд цаасаар хийвлээл өөрсдөө юм хийгээл тэрийг өвдөөл ном болгоод оролцдог байсан бол одоо бол тэрийг яг тийм ном болгочоо дагаж сканертаа тий дагаж оруулах ингээд маш олон үйл ажиллагаанууд нэмэгдчихэж байна. Тэгэхээр бидний энэний цаана бол яг юу харагдаад байна вэ гэхээр ерөөсөө л энэ манай энэ төрийн гэдэг энэ төрийн өмчийн гэдэг энэ компаниуд одоо эн чинь бас нэг компани шүү дээ нөгөө нэг худалдаа авалт агентлаг үлээ тий тэр цаана үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр энэ юм ер нь л ингээ нэг чинхэн сонгодог утгаараа одоо нэг тийм одоо бюрократик шин чанарыг л харуулад байгаа юм л да. Тэгэхээр аль болохоор одоо энийг уг нь хөнгөвчлөх төрийн та түрүүнд яриан дундаа дуржил төрийн үндсэн жигүүргийн үйл ажиллагаа бол одоо балансыг хангах тий одоо зам байлаа гэхэд тэрнийг одоо эвдэрлэгүүгээр олон хүн явуулж авах магадгүй тэр одоо орчин хүчний сектор ч үт юм уу тий тэгээд энэ дэд бүтцийн салбарч байдаг юм уу энэ дээр илүү одоо балансыг хангуулах зорилготой болов тий гэтэл өнөөдөр яг тэгж чадж байгааг үл үгүй дандаа одоо юм хийдэг хувийн хвшлүүдээр угаа одоо дайрдаг тэргээрээ улс төр хийдэг тий тэгээ ер нь яг зүгээр энэний цаана юу харагдаад байна вэ гэхээр маш олон байгалийн шинжилгээ суртаа улсууд энэ улс төр рүү орж иж бас энэ яг энэ зарим нэг юмнууд засагдах юм болов гэсэн ийм бодол зүйл төрдөг болчиход байгаа. Тэгэхээр буцаад цаг хугацааг буцааж ухраа хэдэл 10 жилээр одоо Балид гавьяати маань 15-6 онд хийжсэн төрийн өмчт компаниуд уулархаан салбарын тий төрийн өмчт компаниудын засаглалын судалгаа гэдэг таныг одоо тэр судалгаа хийж явах үед одоо бидний ярьж байгаа зарим үйлдвэр уурхаанууд бол баг эхэлж исэн үү шүү дээ тий ямар байв юуг таад маань анхааруулж ив судлаачид тий за одоо тэгээд тэр маань одоо хэрхэн биелэлээ болж гин гэдэг дээр та бас нэг товчхон тухайн үеийн нөгөө судалгааны үр дүн за тэгээ тухайд зөвлөж исэн зөвлөгөөнүүдээс бид нартай уулзаач. Бидний шинэ нийтийн хүрээлэнгийн шугамар уулуурхаан компаниуд Монголын төрийн өмчтэй уулуурхаан компаниуд төрийн өмчтэй эрчим хүчний компаниудын гэдэг эрчим хүчний бас л оршихуй компани юуны уулуурхаан бас оршихуй компаниуд хойд байсан. Тэгээд тэрийг биднээс засаглалын үнэлгээг энэ олон улсын санхүүгийн корпорацаас гаргасан ерөнхий харавчлалын үднээс нь биднээс хийсэн. Тэгээд тэрийгээ биднээс одоо 7 жилдээ 100 гаруй асуулгаар үнэлээд тэгээд үнэлгээ хийгээд зөвлөмж компани болгоно зөвлөмж гаргаад төрд өснийг ерөнхий зөвлөмж гаргаад ингээд уулуурхаан амд гардуулсан. Нөгөөдгийн эрчим хүчнийг амд гардуулсан. Хамстан биднээсээ гардуулсан дараахан нөгөө хүлээж авсан хөрмөө солигдсон. Тэгээд одоо биднээс тэр дараагийн хүнд нөгөө залгамжлаа тэрийгэ үзээ тэрнийхээ дагуугаар засаглаа өөрсдөө сайжруулах юм хийдэг хүн байхгүй болчиход байна л. Тэгээ биднээс дараагийнх нь дахиад уулзж байна л. Дахиад уулзаад ийм хийсэн ингэсэн гэсэн. Өө тийм үгээд ингээд нөгөө нэг ч ахаад нөгөө тийж үзэж хараад ингээ байж дахиад солигдсон. Ахаад энэ тийм бид уулз ингээд одоо бидний миний хувьд бол одоо сүулдэ юу яаж өөрөө байсан. Годож байгаа. Ямар ч удахгүй тийм ээ. Тэр зэрэг Монголын доктортой байдал тийм ээ. Тэр одоо залгамж чанар энэ гэдэг чинь Монголын энэ одоо төрийн өмчтэй нөхдөд бол тийм байхгүй шүү дээ. Биднээс бас дандаа төрөлт хийжгэл хоёрт бас хийж өгч байна. Энэ засаглалын үнэлгээг. Хоёрхныг бүр өөрсдийнх нь хүсэлтэд хийгээд өгч байна.
Тэднээс бол яаж вэ? Биднээс авсан нөгөө эзэн солигдох тэр чинь сайхан ялдаа тийм өөртөө улам ашигтайгаар биднээс өсөн юм дээр өшөө айтайхан болгоод ингээ энэ хоёрын ялгаа нь энд харагдаад байна. Тэгэхээр зэрэг бид нэр одоо энэ юугаа маань одоо юм хийгээд төрд юм хийхин үр дүн их бага байгаа байхгүй. Ягаад гэвэл манай төрчин энэ солигдож байна тийм ээ. Засгийн газар энэ төрчин бол 1.1 хэдэн жилийн настай байна шүү. Зарим үеүүд тэрнээс ч бага байна тийм үү. Тэгээ биднээс энэ тэр 10 он бол яг нэг ийм доктор үед нь бүр олон таарч. Одоо бол арай гайгүй боллоо би бас найдаж ил байна. Тэгэхээр одоо бол харьцангуйгаар харин одоо тэр судалгаа хайчигээ тэр өөрчлөлтийн уг нь ингээд гаргаад ингээд явал их үр дүнтэй тийм одоо юм гарах байх л та. Тэгэхээр тэр утгаараа биднес одоо тэгж юу зүгээр. Тэгэхээр одоо тэрийг хүсэх юм уу одоо бөөмчүүд энэ одоо нэг сайттай юм уу тэг дарахтаа ингээд яриад ингэж ятл солигчдаг. Тэр нь одоо биднээс урам болж байгаа байхгүй нэг. Тийм. Тэгэхээр нөө үр дүнгийн хувьд ер нь ямар хөө үр дүн гарч ирсэн бэ? Үр дүн бол тухайн үедээ бол одоо тэр 20 эдийн хамаа дунд ч гэдэг нэг 20 гаруй 30 хүрэхгүй хуваар гарч байгаа байхгүй. 100% байх хэрэгтэй юм чинь 30-аад хувьтай л гарч ирсэн. Тэр бол бага л байгаа. Яагаад гэвэл ер нь энэ засаг гэдэг нь өөрөө юу юм бэ гэхлээр тэр тухайн байгууллага хөдөлж авч явж байгаа үйл ажиллагааны цогцыг хэлж байгаа. Яг үнэ. Тэр чинь засаг гэж байгаа. Түүнээс болоод энэ чинь өөр юм байхгүй тийм ээ. Тэр засаглалын юу гэхээр олон улсын югаар бол 7 чиглэлээр 100 гаруй асуулаар үнэлж байгаа. Тийм нүүр стандартын тийм байгаа байхгүй. Тэгээд тухайн компанитайгаа үйлдвэрлэлээр тэрийг хийгээд ингэ хийждэг. Тэгээд бид нүс үгээр эрчим хүчин дээр ямар хөө асуудал байх уу, уул уурхад ямар хөө асуудал байх уу гэдэг нь гаргацсан юм байна. Тэгээд тэрнийхэн дагуу ингээд хийгээд хахад бол харьцангуйгаар доогуур гарсан. Тэгээд юуг нь хувьд бол өөрөө тэр чинь эргүүлээд 30 эдгэдэг үзүүлэлт маань юу юм бэ гэвэл одоо удирдлагт нь асуудал байна. Тийм учраас энийг яаралтай өөрчлөхөд болохгүй гэж байгаа байхгүй. Одоо тэр яаралтай өөрчлөхгүй явсаар бол үдий болж шээ. Тэгээд тэрний үр дүн яаж энэ авилгал энэ одоо болохгүй байгаа юм. Сая энэ хин одоо юу мэлэн төрийн өмчийн компанид тодорхойлол хийгээд байна шүү. Тэр авч явж байгаа үйл ажиллагаанд нь гарч байгаа тодорхойлол. Засаглаж байгаа тодорхойлол гэсэн үг шүү. Тэрний улам л ингэж байна шүү. Энэ яагаад төрийн өмчийн компани дээр ийм болоод байдгийг бэхлээр чинь юу гэхээр энэ төрийн өмчүүдийн цаана эзэн байхгүй дандаа хувь хүмүүсээ төлөөлд явж ирэх төлөөний хүмүүсүүд байхгүй. Тэгэхээр тэнд чинь юу гэхээр одоо итгэмжлийн одоо зарчим үүр гэж байгаа байхгүй тэр педүчери одоо юу гэж байгаа байхгүй. Зүйтэй гэдэг болоо тийм хиллэг байна. Тэрний юу гэхээр тэр төрийг төлөөлж байгаа нөхөр өөрийнх нь тэр компани өмнө хүлээх ёстой үүр гэдэг юм байна. 5-6 тийм үүр байдаг бүр зориуд бичсэн үүргүүд байдаг юм билээ. Тэр үүргийн дагуу манайхан тэгж тэр томсон үнэ тэгж шалгах мэдэхгүй байна. Тэрийг мэдэхгүй л бид нэр одоо. Тийм учраас бид нар миний хэрж байгаа юм гэдэг олон улсын тэр байгууллагаас гаргасан тэр одоо нэг удирдамжийн дотор чинь бүгдийг бичсэн байгаа байхгүй. Ингэж үзэх хэрэгтэй, ингэж шалгах хэрэгтэй. Тэр нэг 7 юм яриад байгаа юм чинь тэр 7 юм чинь бүгдийг ингэж дотор нь 90 шууд тийм одоо юугаар асуулгууд юу хийцэн зарчмууд хийцэн ийм байх хэрэгтэй гэдэг. Тэр зарчмуудыг уг нь үзмээр байгаа. Тэр 2024 он шинжилгээ гаргацсан 24 онд 4-5 сард гарсан. Тэр уг нь одоо тэрийг л биднээс яг ч мөрдмөр байгаа байхгүй. Тэгээ тэрний дээр хийж байгаа тэр хэдэн зарчмуудыг ингээд мөрдөд ажилт юм бол манай одоо энэ постулсууд болоод байгаа юм чи манад болж таарна шүү дээ. Хэрцэн муугаар бол хийсэн судалгааны үетэй харьцуулаад одоо нэг хийвэл бас их сонирхолтой үр дүн гарах юм байна тийм. Яг энэ нь одоо засаглалаа яваад сайжруулж чадсан уугүй юу гэд. Одоо яг зөв бид энэ оюу толгой энэ эрдэнэт энэ 5 толгой молгой бүгд орчиж байна. Тэгнь. Одоо яг зөв бид нар ингээд салбар дотроо ингээд мэргэжлийн хүмүүс нь ч ингээд өөрсдөө харахаар энэ бол аль нэг компанийг муулах гэж байгаа ч юм уу, аль нэг ажилтныг, аль нэг захирлыг, аль нэг тий удирдлагыг одоо шүүмжлэх гэдэг асуудал биш. Системийн хувьд бид нар болохгүй байгаа гэдэг зүйлийг ярьж штэ. Хоёрдугаарт өөр ашиг тоо ерөөсөө бүх бодит үнийг хэлж байгаа. Тэгэхээр би бол зөвөр ингээд салбар дотроо бид нар нөгөө өөр хэлээр яриад байдаг. Нэг нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ажиллаж исэн үйлдвэр ухаанууд байна. Нөгөөх нь одоо капиталист таны хэлдгээр те нөгөө жинхэнэ хөрөнгө оруулагч нь ашиг орлого хийхийн тулд өвөөжөө бас ингээд мэдээж хүртэхийн тулд явуулж байгаа
одоо үйл ажиллагаанууд ч. Тэгэхээр эднэр маань ядаж бид нар дотроо нэг хэлээр ойлгуулах хэрэгтэй байна. Тэгжээж нөгөө төртөөгөө олон нийттэйгээ орон нутгатайгаа ингээ уулзах хэрэгтэй байна гэдэг агуулгыг бид нараас хараад энэ олон улсын стандарт гэдэг нэг ESG гэдэг стандартыг чинь оруулж ирээд нэвтрүүлэх гээд яваад байгаа нэг. Тэгээд өнөөдөр бол яг бид нар нэг хариуцлагатай боловхаа гэхлээр нөхөн сэргээлт гэж ойлгодог, байгаль орчин гэж ойлгодог энэ цаг өнгөрчлөө шүү дээ. Энэ дотор бол саяны ярьж байгаа энэ бүх засаглал жигдэрсэн байх хэвээр. Энд авилгал байх хэвгүй. Энд яг жинхэнэ ур чадвараараа өрсөлдөж орох хэвээр, үр ашигтай байх хэвээр, нөгөө байгаль орчин нийгмийн асуудлуудад чухалчилдаг байх хэвээр. Одоо яг нөгөө олон улсад чинь эзэдүүдийн буюу одоо хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн одоо хүртдэг өгөөч чинь 10-аас 15% дээр хэлбэлцдэг гэсэн бол одоо энэ бүр ингээ буураад байгаа юм бэл. 10 руу орж ийн, 11 руу орцсон. Тэгээ яаж ин гэдгсэн чинь ESG гэдэг айгу өндөр шаардлага шалгуур үзүүлэлтүүд гараад ирлээ шүү дээ. Энийний хэрэгжилтийг хангахын тулд заавал төсөв мөнгө зарцуулна. Хөрөнгө мөнгө зарцуулна, хүн хүч зарцуулна, бэлтгэн. Нэмэлт юм хийж байгаа байхгүй. Тэгээд энэ шалгуур үзүүлэлтийг чинь хийж ийж тэр төсөл нөгөө урт хугацаанд доктортой явна, үр ашигтай байна гэдэг ойлголт бий болчихлоо шүү дээ. Одоо сүүлдээ нөгөө борлуулж байгаа бүтээгдэхүүнийхаа үн цэнийг нэмэгдүүлэх хүртэл энэ айгу өндөр өргөтэй болсон. Гэтэл манайд бол нөгөө төрөний та хоёроо маань гэсэн ярьдаг ямар ч KPI үнэлдэггүй. Одоо манай улс хүртэл үнэлдэг юм билээ ш. Би чинь нэг 500 бодлогын баримт чи бүр чагсаалтын гаргаа ингээ харсан. Хизээч бид нар тэрийг үнэлээд энэ нь одоо болсон болоогүй, яагаад болоогүй гэдэг ингээд нөгөө асуудлынхаа бид нар шалтгааныг ерөөсөө олддоггүй. Тэгээд шинэ асуудал гаргаж ирээ шинэ ингээд шийдэл хайгаал ингээд явчихдаг. Ийм л асуудал байгаа юм билээ. Тэгэхээр одоо бол бидний хувьд бол яг энэ буруу байсан юм аа. Одоо ярьж байгаа энэ авилга албан тушаалын хэрэгтэй. Уулуурхаан салбарын хулгай гэдэг. Энд чинь би бол салбарыг хулгайч салбар гэж бодохгүй. Энд чинь энэ салбарт байгаа засаглалын алдаатай байдлын улмаас хулгай нүрлээд байна шүү дээ. Тэр нууц гэрээнүүд гэд те ил тод одоо байж болох гэрээнүүдийг яагаад нугаад ийм үнд баг үнээр борлуулалт гэдэг ийм одоо олон асуудлууд гарч ирж штэ. Тэгэхээр цаашдаа ер нь яг бид нарын төрийн өмчт компаниудын хувьд засаглалыг сайжруулахад ямар гарц гаргалгаа шийдэл биднэрт байна вэ? Одоо шинэ сайн хэлдэг тэр 3 үсэг яриад штэ. 3 үсэг шүү дээ. Тэр 3 үсэг ярьж штэ. Тэр 3 үсэг чинь хуучин бол ашиг олж байвал болж байсан юм. Тэр бол хувийн компани ч гэсэн ашиг олж байвал болж олон улсад ажиллах ч гэсэн тийм яг адил. Гэтэл юу гэхээр зэрэг ашигын төлөө ингээд гүгээд авахлаар чинь бидний өнгөрсөн хугацаанд энэ хүн төрөлхтний яасан бэхээр энэ орчноо нийгэмдээ сөрөг юм маш их гаргасан байж. Тийм учраас өнөөдөр юу гэхээр зэрэг энэ тэр одоо энэ орой дээр чинь юм цоорцсон тийм ээ. Тэгээд намын ийм хүү юмнууд гараад ер нь тэгээд цаашдаа дэлхийн өөрөө сүнч магадгүй шүү. Тийм учраас өнөөдрийн тавьж байгаа шаардлага ашиг олох хажуугаар чи өөрөө аятайхан байхын тулд орчноо аятайхан байж чи эцсийн аятайхан болно шүү гэж байгаа байхгүй. Тийм учраас тэр 3 үсэг хэлээ. Нийгэм одоо юу байгаль орчин тий. Тэгээ нийгэм тэгээд засаглал энэ 3 юмар л. Тийм учраас өглөө чиний сайн хэлдэг тэр нэмэлт юмнуудыг заавал хийх хэрэгтэй гэж. Ашиг олох гэж байгаа бол чи тэр хажууд байгаа юмнууд юм чиглэлсэн тий. Тэр асуудал шийдэхгүйгээр чи ингэж явах юм бол чи өөрөө ашиг олох гэж байгаад чи өөрөө сүнж магадгүй. Ийм байдал хүрч байгаа учраас өнөөдрийн дэлхий дээр тавьж байгаа шаардлага энэ 3 үсгээр шаардлагатай байна шүү дээ. Тэгээ 3 үсгийг одоо энэ жишээ төрийн өмчийн компанид ярьж байгаа бараг л алга шүү дээ. Тэр өнөөдөр юу гэхээр нөгөө талаас энэ нийгмийн асуудал бол одоо төрийн өмчийн компаниуд нийгмийн төлөө хавцангуураас юм хийж өгч юм да. Бага тэрийг бол одоо ил тод нээлттэй ингээд тэрийг тайлгнаад ингээд явдаг тэр журмаараа одоо бол харин нэг үеэд бол тэр тайлангууд тэр доктортой байсан тайлан гэж бүр энэ санхүүгийн тайлангийн хажуугаар тийм тайлан гаргадаг болж ш. Тэгээ тийм компанид хөрөнгө оруулалт болж байна тийм ээ. Өнөөдөр ногоон гэж ингээд янз янзын өнгөр юм хийгээд энэ болгон юу гэхээр зэрэг энэ юм чи ижүүрэн гэж авч үзэхгүй бол зөвхөн ашигын төлөө явах юм бол бид нар өнөөдөр юу гэхээр мал нь бэлчээргүй болно, хүн усгүй болох юм тийм ээ. Одоо атайхан анд дэлхийн нөхцөлд нь бүрдэхгүй болох юм шүү. Тийм учраас доктортой байдаг гэдэг нэг өвгний цаанал маш гөргийн юм биднээс хөрөнд авч үзэхгүй болохгүй шүү. Тэгэхээр тэргээрээ биднээс одоо хэний ярьж байгаа тэр KPI тэр үзүүлэлтүүд нь бол нэлээд өөрчлөлт ганцхан ашиг биш. Тэрнээс цаана өшөө олон үзүүлэлтүүдээр биднээс ингэж дөгнж ижүүрийн тэр тусмаа төрийн өмчийн компани бол яг одоо нийгмийн төлөө байх ёстой учраас тэр төрийн өмчийн компанидэр бол хувийн өмчийн компаниас илүү тэн дээр юм харж байгаа ёстой. Тийм учраас миний тэр хамгийн ихтэй хэлээд байгаа тэр өмчлөж байгаа тэр компанийнхаа тэр шалтгааныг тийм ээ үндэслэл их зөв гаргах. Тэгжээж тэр үндслэгээ дагуул өмчийн төрийн өмчийн компаниг бий болгох. Тэнт одоо заавал ашиг байхгүй зүгээр л одоо ингээд нэг одоо ямар ч зорилгогүй тодорхой зорилгогүйгээр төрийн өмчт компани авчаад
Тэгээд тэргээрээ дандаа ашиг ингээд нэхээ суугаад байвал бас бүтэхгүй тэр юм бол тийм. Тэр ашиг олгогдож гарахгүй. Зүгээр ашиг үнэхээр ашиг олохын төлөө компани байгуулж болно. Эрдэнэ одоо өнөөдөр өглөө зэрэг энэ Эрдэнэ жис юу хоёр нүүрс хоёр бол харьцангуй үнэтэй байгаа учраас биднээс энэ ногдол ашиг сая чи үзүүлээд байгаа тэр олон тэр ногдол гарч байгаа юм бол тэр хоёр компанийн учиргүй сайн ажиллаад гарч байгаа юм биш үү? Тэр хоёр компанийн үгээр тэр үнийн өсөлт түүхийдээ өнөсч. Түүхийдийн үнэн өссөн учраас тэр чинь одоо хичнээн эдсэн ч гэсэн цаанд ашиг гараад байгаа байхгүй тийм. Шинэ Эрдэнтийг би одоо бас өнөөдөр бас ярьж байсан. Эрдэнтийг одоо учиргүй ашигтай тийм ээ ийм үйлдвэр бий юм бол бодлоо. Яг энтэй ижилхэн Эрдэнэт тэр зэрэг яг энэ шиг ийм үйлдвэртэй хажууж л үзгэртэй байхгүй. Тэгж харьцуулсан судалгаа байд юм билээ. Тэргээр юу гэдэг зэрэг манай Эрдэнэт бол 100 одоо юуна одоо үйлдвэрүүдээс тийм ээ. Манайх бол сүүлийн 25-д орж байгаа ашигын хувьд. Сүүлийн 25 биш. Тэр бид нар тийм ашиггүй байж шээ. Нэг хоёрдугаар одоо хүний ажиллаж байгаа хүний тоо 5 дахь танаас хараа бид. Сая энэ 3 5 дахь хийж байгаа 3 компани хийж байна. Яг одоо тэр хөдөн чадал дээр гаргаж байгаа бүтээгдэхүүнтэй хүний тоог харьцуулах юм бол Эрдэнэт 5 дахь төрийн өмчөөр Эрдэнэт 5 дахь бол хамаагүй олон хүн ажиллаж шээ. Тэр компаниуд өөрийн удирдлага мэдэрэн тэр уурхай дээр байж шээ. Тэгэхээр энд одоо 600 хүн энэ Улаанбаатарт ажиллаж шээ. Тийм тэнд нүүрс уух зорилттой компани чинь энэ хотод юугаа хийж идэв. Бараг тэнд одоо сая хин хэлж шít. Тэр одоо юугаар өөр компани ухаж байгаа чинь. Яг өөрөө ч бүрэн ухаж байгаа юм байхгүй чинь. Одоо тэр сая тэр Австралийн компани хэлж байгаа. Анх одоо тэр компани чинь байгуулахад өөрөө юу ч ухаж чадахгүй. Өөр нь юу ч байхгүй. Тэгээд яаж юугаар Австралийн лит нэр ухуулсан шүү дээ. Өөрснөө тэгээд хажууд нь учиргүй олон хүн болж байгаа. Яг ухаж байгаа юм шиг тийм олон хүн ажиллаж шүү. Тийм байж болохгүй шүү. Эрдэнэтийн одоо хараад Эрдэнэтийн уурхай дээр офс мос бүгд тэнд байгаа шүү. Эрдэнэт энд одоо тэр төрөлжин газар гэдэг 2 3 хүн байна шүү. Тэгэхээр Эрдэнэт тавтайг харалт. Монголын энэ уурхайн хотод байгаа офс нь учиргүй том олон хүн ажиллаж шүү. Тэр хотод юу хийдин тэр нүүрс гарахын төлөөж байгаа улсууд ингээд биднээс юу гэдэг зэрэг төрийн өмч юм чинь ингээд төрнөө эзэн байхгүй учраас нөгөө төрийн эртэн давтан улсууд чинь өөрийнхөө хүмүүсийг одоо ингээд шургуулсаар угаал ингээд нэг дарга очоод нэг хүн дараа нь би очоод нэг дараа нь чи очоод өөрийнхөө хүнийг тэгээд сүүлдээ бүр сольдог тийм. Тэгээд энэ доктор руу байдаг. Ингээд сая энэ хиний яриад байгаа тэр дотгод болсон бүгд энд байна шүү дээ. Одоо сүүлийн үед сорчилж шүү дээ чинь. Өөрөөр би очоод ашиг гарахын тулд юу гэхээр хамгийн ашигтайг нэхэж олдуулдаг ч юм уу. Сая тэр уул уурхай дээр чинь тэр хөр суулт. Тэр багнуур ярьж байна. Хөр суултаа хийхгүйгээр хөр суулт ч маш их зардал гарч байгаа шүү дээ. Тэгжээ тэр чинь нүүрстэй үрдэг тэгжээ тэрэндээ алтантай хүрч байгаа шүү. Тэгэхээр тэр аль болгоо хөр суулт багтаа газрууд энэ сорчилдог ч юм уу. Альсгүй хөр суултыг ажил хийхгүйгээр тэрийг өөрийнхөө нэг байх хугацаанд тэр бэлэн ямыг борлуулаад ингээд ашиг олж байгаа юм шиг ингээд харагдав. Гэх мэтээр одоо зөндөө юм байна. Шийдэл бол саяны ярьж байгаа нөгөө KPI-удаа хангах те тэгжээж одоо өөрөштэй байх гэдэг шийдлийг үзүүлж байна. Үндэслээ 100 гаргаад. За баяр жаргал судлаачуд бидний цаг баг үлдсэн болохоор тэгээ ер нь одоо шууд нөгөө өргөс авч байгаа юм шиг зүгээр болохгүй байх л да. Тэгэхээр тий гинтхэн. Тийм учраас яг хоо эхний ээлжинд нөгөө хайбрид систем рүү тий. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр тодорхой хэмжээнийх нь юм стратегийн хувьд одоо төрөнд байж идэх ч юм уу тий. Тэнгүүдээ одоо яг жинхэнэ утгаараа мэрэгжлийн тууц тэр мэрэгжлийн менежментийн баг гэдгийг бүрдүүлмээр байгаа. Тэгээд үүнийг дагсан одоо сая түрүү нөгөө худалдаа авалтын тухай хууль гэдэг юм бас өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ яг энэ салбарын буюу ялангуяа энэ уул уурхай дид бүтцийн салбар дээр бол ялангуяа манайх шиг одоо дөрвөн улиралтай тий цаг нартаа уралдаж ажил хийдэг хүмүүсийн хувьд бол зарим уурхайч нь бол жилдээ нэг одоо ганц 2 өдөр л зогсолт хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үеэр бүх засвар нөгөө нэг дөрвөн улирал ажиллах нөөцөө бүрдүүлж авдаг учраас энд тохирсон худалдаа авалтын одоо тэр гарцыг гаргаж өгмөр. Тэгэхээр supply chain гэдэг рүү хэлж supply chain гэдэг ойлголтод одоо жишээ нь агуулгад нэг сэлбэгээс үлдэх нөөц гэхэд 5-аас 10 гэж заадаг байхгүй. Тэгэхээр зарим уурхай дээр бол нэг дээр нь баг ам ширэггүй дээр нь 100 авцсан баг жишээ нь. А яг хэрэгцээтэй болдог дээр нь
агуулгын үйлдвэрлэл нөөцлөө өгж байдаг ч юм уу те. Тэгэхээр энэ юм чинь өөрөө яг юунд хүргээд байна вэ гэхээр нэг нь бол одоо яг мэрэгжлийн юмтай өрсөлдөө ихтэй. Тэгээ өрсөлдөөнтэй ус судлалаар нөгөө хуулиа ороод ирэнгүүт нөгөө нэг хуулийнхын дагуу өрсөлдөг гэхээр гомддог нөгөө худалдаа авалтынх нь хугацаанд улам сунжирдаг те. Тэгэл нөгөө тий сангийн ам шүүх гэдэг ингээд тэгэхээр энэ асуудал ерөөсөө хамгийн өнөхөр толгойн өвчин болцсон байгаа асуудал. Яг энийг шийдэж чадахгүйгээр мянга сайхан юм яриад мянга одоо саяны тэр хэвийн үйл ажиллагаа доктортой үйл ажиллагаа sustainable байдал энэ бол хангахдаггүй. Тэгэхээр одоо жишээлбэл юу гэдэг за худалдаа авалтаар нэг үе бодоход бол манад экспертүүд айгүй олон болчлоо л доо. Маш олон чиглэлээрээ зарим нь агуулгын суурьтай, зарим нь одоо юу гэдэг яг энэ value added supply chain-ийг судлаа явж байгаа усууд байна. Эсвэл бүр яг supply chain-ээр дахин цуусууд ч бас байж байна те. Тэгэхээр энэ улсуудын одоо яг энэ одоо ажлын хийх нөхцөл бодол болцоо олдгоо байлаа шүү дээ. Монгол улсчуудын энэ үгэлгээд хуулийн орн болж байгаа байдаг шүү дээ те. Тэгэхээр энэ хууль үйлдвэрлэлийг тэгээ нэг баахан хуулийн улсууд нь хүмүүсийг аваачиж олгаач юу янз бүрийн дуудаж одоо янз бүр олгож яадаг. Гэтэл эн чинь хэвийн үйл ажиллагааг хангана гэдэг юм бол маш чухлаа. Тэгэхээр альва нэг өрхийн хэрэглэн ч гэсэн тийм шүү дээ тий. Одоо нөөцөө бүрдүүлээд ингээд зөв зохистой хэрэгжилж ижил бүх юм өгөхөөс биш. Бид нар монголчууд ч үйл болохоор нөгөө ичээ бэлддэг үстэй тий. Яг тэрнтэй адилхан процесс аахгүй. Тэгэхээр энэ бүх зүйлийг ингээд хангуулахын тулд нэгдүгээр энэ хуулийн өөрчлөлт тэр дундаа энэ худалдаа авалтын тухай хуулийн өөрчлөлт хиймээр байна. Хоёрдугаар энэ одоогийн засгийн газрын ерөнхий сайд маань энэ одоо хувьчлыг ямар ч үсэн тодорхой хэмжээний хувийг хувьчлыг гэж ярьж байгаа шиг байна. Энэ бол сайн жишээ. Одоо сайн зүйл гэж бодож байгаа. Тэгэхээр энэ бол хибрид засаглалын хувь руу тэмүүлж байгаа үед одоо хамгийн нэгдүгürt бол энэ засаглалыг ил дот нээлттэй болгох, ямар гэрээ хийгээд байгаа, ямар журмаар явдгийн тэр бүх юм зөв вебсайт руу нөрөл бүгд бэлэн байж идэг байх хэрэгтэй байхгүй. Тэгжээж ингэж явдаг болох хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь бол одоо яг одоогийн байдлаар бол энэ төрийн хэмжээний компаниуд бол үнэхээр болохгүй бүтггүй юм дурдах юм бол энэ нэг өдөр хангалтгүй, нэг цаг хангалтгүй мянган жишээ гаргаж ирж болно. Үнэхээр болохгүй байна. Зүгээр одоо харин шууд үргэс авч байгаа юм шиг өөрчилж чадахгүй учраас хястын тогтолцоог сайжруулж байна шүү дээ. Ил тод нээлттэй байдал руу явъя. Тэгээ яг одоохондоо энэ усуд KPI гэж их яриад байгаа. Гэхдээ KPI яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байна. Ягаад гэхээр түрүүний би нэг жишээг дурдлаа. Бид нар бол биелэл 120% та явж байгаа гэсэн хэрнээ тулгамж байгаа асуудал гингүүд өөр юм гаргаж ирээд байдаг. Тэгэхээр энэ цаана юу гарч ийнэ гэхээр ерөөсөө биелэл 120 биш. Магадгүй 10% та байсныг зүгээр л тоон дээр тэгж тавьчихна гэсэн үг тий. Тэгэхээр яг жинхэнэ утгаараа KPI хэрэгжүүлдэг болох хэрэгтэй байна. Үүн дээрээс дуурлаад ESG-ийн зорилтуудад бас тулгуурласан одоо энэ шийдвэрүүд рүү орох хэрэгтэй. Ихийн тулд энэ хайбрид засаглал дээр мэрэгжлийн тууз байх хэрэгтэй. Мэрэгжлийн менежментийн баг байх хэрэгтэй. Үүндээс ер нь улс төрчид холтгол хэрэгтэй. Тэгжиж л яг үнэ. За ямар ч байсан бид бүхний ярьсан сэдэв маань нэлээ өргөн цар хүрээний үнэхээр дуусахгүй олон асуудлыг ярьж болно. Гэхдээ бид нар дахиад хэлэхэд хин нэг муулах гэж, хин нэг буруутгах гэж биш. Үнэхээр энэ системийн өөрчлөлтийг шаардлагатай гэдэг дээр бас хүмүүр дуурч одоо нэг өөрчлөлтийг хийх байхаа гэж бодож байна. Хоёрдугаарт бол бид нар нэг юм стандарт шалгуур үзүүлэлт гэдгийг тийм ээ одоо хариуцлагатай болгохаа гэдэг маань зөвхөн байгууллагын асуудал биш маа саяны ярьж байгаа бидний бүх энэ асуудлууд засаглалын асуудлууд тийм үр ашигын асуудлууд за яагаад хүний нөөцийн бодлого чухал юм яагаад ханган нийлүүлэлтийн бодлого чухал юм тийм эн чинь эдийн засгийн дам өргөөжийг бий болгоно хүний нөөц чадварлаг баг удирдах явна яагаад орон нутгийн харилцааны бодлого чухал юм гэдгийг маш сайн ингээ ойлгож байгаа гэж бодож байгаа. Одоо сүүлийн үед энэ гарч байгаа нийгэм дүрнж байгаа энэ маргаан давсан олон асуудал чинь бид нар стандарт гэдгийг дадал болгож чадаагүй боддоор хэрэгжүүлээгүй зүгээр л нэг юм за хэрэгжүүлэх ёстой хин нэгэнд амлалт авцсан хүн харахад гоё сертификаттай байх ёстой гэдэг энэ агуулгаар хандаж ирснээр бас үр дагавар юм болоо. Одоо харин энэ нэвтрүүлсэн стандартуудаа бүр яг нутагшуулах, дадал болгох, бүр энийг ингээд үр дүнг нь үзэх хүртлээр одоо жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бас өндөр болж байгаа юм байна гэж би бас хараад байгаа. Тэгэхээр манай одоо
Канадын уулуурхайн ассоциациас авсан доктортой уулуурхайн төлөө гэдэг стандарт маань энэ жил ингээд орчуулга одоо бэлтгэл ажил нь дуусаад эх жилээс одоо нэгдсэн нэг олон улсын ESG стандарт 4 том ассоциац Канадын уулуурхайн ассоциац, Алтны зөвлөл, Coppermark, ICMM гэсэн 4 том ассоциац нэгдсэн нэг ESG стандарт гарч байгаа. Энэ нь бидний саяны Монгол улс авсан TSM дээр суурилж нэгдсэн нэг стандарт критерий гарч байгаа. Тэгэхээр энэ маань бид нар одоо яг эх жилийн 6 сараас эхлээд энэ стандартаа хэрэгжүүлээд ингээ явнаа. Тэгэхээр хэдийгээр одоо засаг тур бужигнаантай байгаа ч гэсэн салбарын хувьд бол бид нар бас олон улсад нөгөө Монгол улс хөрөнгө оруулагч нарт одоо эрсдэл багтай шүү. Бид нар ингэж одоо эрсдлүүдээ менеж хийж байгаа шүү гэдгийг харуулхад бас их эерэг мессеж болох юм болов уу гэж харж бид нараас ингэж зорж ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн ярьсан бид бүхний энэ сэдвүүд ч гэсэн бүгд энэ стандартад орсон. Одоо харин энэ олоод ирсэн энэ стандартаар бид нар хэрэгжүүлэх, боддоор одоо түүнийг үнэлдэг, дүгндэг болох, сайжруулад явах юм хэрэгцээ бас их өндөр болж байгаа гэдгээр бас нэвтрүүлгийн өндөрлөе. Тэгээ та бүхнийг бас өнөөдөр цаг зав зарцуулан хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Mining Pulse podcast-ийн шинэ дугаар бүрийг Мегмар гарагт захим хуудаснаас маань хүлээн авч үзээрэй.